засгийн 16-аас толгойд очиж түрээд байгаа нь Улаанбаатар өдөр очиж ажиллагаатаа гашаа. Өнөө шөнө манай ээж хам баг хамт олонны манай жилэнчэндээ хэвийн үргэлжлээд ажил дуусч байна. Тээвэр өсөн нэмэгдэж байгаа нь улс орны хөгжил цэцгэлтэй холбоотой. Мөн цаалах юм бол одоо ачаач нь улсын ачаа гэдэг нь ховор шүү дээ. Дандаа хувийн байгууллага бүс компани нэгэн ачаа. Эдгээр ачааг тээвэрлэж байна гэдэг чинь тэр хэмжээгээр улс орны одоо хөгжил дэвшил сайн нөлөө үзүүлж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Тэгээ ажиллаа 100% сайн хийгээ гүйцэтгээд ажиллаад буухад бол одоо хамгийн гол хүний өснөг төмөр зомчин хүний өснөг сайхан сэтгэлийн амар амал юм уу та. Гал тэрэгний дуу тохио төмөр дугуйн жиг дэргэлт амьдралынх нь хэмнэл болтлон ажилдан сэтгэл зүрхэн өгсөн төмөр замчид тэр дундан зорьсон ирсэн бүхнийг өртөөлөн өгтөж үдэж мордуулдаг илгээсэн чаврыг бүртгэж эзэнд нь найдвартай хүргэдэг цаг наргүй бас хариуцлагатай гэхдээ багтам сайхан албыг 70 жил гүйцэтгэж байгаа Улаанбаатар өртөөнийхэн хэмээх халуун ам бүлийн түүх амжилттай зорилгыг өгүүлэх хөгжилд түүчээсэн өртөө баримтад нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд төлөвлөе. Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, өрөнд орныг холбосон торгоны зам, морин өртөөний жимээс өөр мөр гараагүй Монгол орны өргөн удам тал нутагт тухайн үеийн дэлхийн хамгийн дэвшилтэт техник тээвэр болсон төмөр зам тавих домог мэт хүсэл аль 19-р зуунаас ихтэй байжээ. Тэмээнжин морин өртөөний улааг халж нүүдэлчин монголчуудыг өрнийн их соёлтой танилцуулсан төмөр зам хэмээх хүчирхэг сүлжээ Монгол орныг хөндлөн холбож бүтээгдснээр Монгол улс энэ дэлхийн ертөнцийн чухал нэгэн гишүүн болсон юм. 1939 онд нарийн цэргийн төмөр замыг зөвлөлт холбоод улсын тусламжтайгаар байгуулан Налайхаас Улаанбаатар хүртэл Чулуун нүрс комбинатаас Амгалангийн хооронд 9 км урттай замаар зорчигч тээвэрлэж байлаа. Улс орны хөгжлийг даган төмөр замын тээврийн хэрэгцээ өсөн нэмэгдсэн 1940 оны үеэс Улаанбаатар төмөр зам буюу өргөн царигтай төмөр зам барих асуудал яригдсан ч дайны хөлд энэ бүтээн байгуулалт саадсан юм. 1946 онд хоёр орны засгийн газар хооронд найрамдал харилцан туслах гэрээ шинжлэгдэн Монгол улсын хөгжлийн олон салбарт хөрөнгө оруулалт шинэ алхмууд хийгдсэний нэг нь Наушик Улаанбаатар хоорондын 402 км төмөр зам тавих ажил эхэллээ. 1947 оноос төмөр замын бүтээн байгуулалт 2 жилийн хугацаанд хийгдэж 1949 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгчээ. 1949 оны 11-р сарын 7 буюу Октябрийн баяраар анхны галт тэрэг Улаанбаатарт орж ирэх товыг Монгол Ардын хувьсгалт намын төвхроо шийдвэрлэлээ. Манай Улаанбаатарт албан ёсоор нээгдэж өргөн цар хүрээтэй ажил алба гүйцэтгэж эхэлсэн үе бол 1949 он юм шүү дээ. 1949 оны 11-р сарын 7-ны өглөө би ер мартадаггүй юм. Хүмүүс Октябрийн баярын жагсаалаас тараад Улаанбаатар өртөөндөр ирцгээсэн. Тэгээд өргөн төмөр замын нээлтийн цуглаан болсон. Өртөөний үүд давтсан арын талбай пиг дүүрэн хүн. Бүх аймагаас бүгдээс нь төлөөлөгчж ирсэн байдаг. 14 цаг 15 минут болж байхад анхны галт тэрэг орж ирлээ. Цугларсан олон алга ташиж ураа гашгараад хөгжим дугдах марш жижигнээд өртөөний 1-р замдаар нумлан босгож туглоо зонгорч юмсан хаалгаар галт тэрэгний цуваа гэж ухалсаар л орж ирж билээ. Цуглааныг бомцэн дугаа нээж туу цайчилж сэдэн болдраг үгэлсэндээ
Төмөр зам бол зөвхөн одоо цагийн сайхан тээврийн харилцаа болон манайд ирж байгаагаар барахгүй харин манай улс ардын аж ахуй, соёлын хөгжил, шинэ үлэмжийн дэршилтийг гаргаж манай ард түмний аж амьдрал соёлын хэмжээг ихээхэн дээшлүүл манай орны хөгжлийг хүртэх маш их чухал хүч болж байна. Нүүдэлчин монголчуудын 100 дамжсан мөрөөдөл ийхүү биелж хүн төрөлхтний хөгжилтэй зэрэгцэх түүх эхэлсэн юм. 1949 оны энэ намар Дорнот Монголыг өрнийн соёлд Европ төвтэй холбосон төмөр зам нэгдснээр Улаанбаатар өртөөний түүх бичигдэж эхэлсэн. Улаанбаатар өртөө бол төмөр замын салбарын тулах баг нь хөгжих суурь билээ. Улаанбаатар өртөөний 70 жилийн түүхэн ожруулсан хөгжилд түүжээсэн өртөө. Хүчирхэг төмөр хүлгийн их жингийн аян эхэлснээр Монгол улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг түргэсгэх, эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд төмөр зам жинтэй хувь нэмрээ оруулсан юм. Төмөр зам хэмээх их айлын бүтэц бүрэлдэхүүн болон хөгжсөн хамт олон өдгөө түүхэн ойгоо тэмдэглэж байгаагийн нэг нь 70 жилийн түүхтэй Улаанбаатар өртөө билээ. За өнөөдрөөс яг 70 жилийн өмнө 1949 оны 11 сарын 7-нд манай улсын нийслэл Улаанбаатар хотод анхны галтарыг ирсэн. Энэ мөчөөс манай Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний түүхэн замл эхэлж байгаа гэж хэлж болно. Энэ 70 жилийн хугацаанд манай Улаанбаатар өртөө нийт Улаанбаатар төмөр зам бөгөөд Монголын тээврийн системийн их том ач холбогдолтой их хэмжээний ажлыг гүйцэтгэдэг цөмийн нэг болсон ийм байгууллага болтлоо хөгжиж дэвшлээ. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөө 1949 оны 11 сарын 7-нд анхны галтарыг Улаанбаатар вокзал дээр хүлээж авснаар түүхийн алтан шар хуудас нь эхэлсэн байт юм байлээ. Хүнээр бодвол энэ бол захилах зүрхэн л гэсэн үг. Энд бусад салбар нэгжийн хийж бүтээж байгаа зүйлүүдийг нэгтгэж өөрсдийн оюун ухааныг уралдуулан энэ тээврийг зохион байгуулна гэдэг энэ хариуцлагатай ажлыг өртөөнийхэн гүйцэтгэдэг. Ачаа илгээгч болон хувь хүн ард иргэд улс их орны чухал объектыг хооронд нь холбож төмөр замтай холбож өгч байгаа энэ холбоос бол өртөө. Өртөө гэдэг үг угаасаа бол нэлээд бүр Чингисийн үеэс байсан нэр томьёо гэж нэрлэдэг. Өртөө гэдгийг бол маш олон хүмүүс хүндэтгдэг. Тэрнтэй адилхан төмөр замчид бол өртөө гэдгийг бол бүгд ойлгодог. Манай ард түмэн энэ бол өртөөний хийж бүтээж байгаа ажил бол бидэнд хамгийн чухал юм аа. Энүүгээр дамжиж энэ төмөр замын тээвэр гэдэгт холбогдож байгаа юм аа гэдгийг өртөө гэдгээр илэрхийлдэг. Төмөр замын салбар өөрөө маш олон нарийн мэргэжлээс бүтсэн ийм салбар байдаг. За жишээ нь манай өртөөний чиглэлийн улсууд бол галтэрны хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Бүх ажилт буулгалтыг зохион байгуулдаг. За ийм нарийн зохион байгуулалттай. За яг ашиглалтынхан бол бүх төмөр замчтаас ангидж удирддаг ийм удирдлагын багийн хамт олон байгаа. Тэгэхээр өртөө гэдэг бол бидний үйлчлэгээний эхний зэг гэх юм уу бидэнд энэ төмөр замыг энэ тээвэрлтийг хийх эхний бөгөөд эцсийн бүх үйл ажиллагаа энд явагддаг гэж ойлгох. Улаанбаатар өртөө анх байгуулагдахтаа вагон суудсанд удирдлагын ажлаа явуулж техник үйлчлэгийн газар, кондуктор, резерв, проводник резерв, товарын контор зэрэг үндсэн 4 цехтэйгээр ажиллаж байлаа. Өртөө хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг цахилгаан уучрын системээр удирдах, галт тэрэг хүлээн авах, ачааг ялах зэрэг үйл ажиллагаа нь гар ажиллагаатай шөнийн цагт өртөө рүү орох дохио болон сумын шилжүүлгийг керосиндын лүгээр гэрэлтүүлэн ажилладаг байж. Хоёр голтой гинжин угсраатай модон вагоноор ачаа тээвэрлэж хурдан гэмтэх ачааг мөсөөр хөргөн тээвэрлэдэг байсан гэх үлгэр домгийн дурсамжууд өнөөгийн хөрсөн төвшин энэ салбарын хөгжлийн эхэнд байсныг Ахмад төмөр замчид гэгээнээр дурсан байна. Анхны шанга тухайн үеийн Орос мэрэгжилтнүүд татаж
Өдгөө 70 жилийн түүхийг уламжлуулах цаг цагийн мэрэгжилтэй боловсон хүчнийг бэлтгэх суурийг тавьжээ. Улс орны хөгжлийн чухал шилжилт болсон төмөр замын салбарт суур талбар болсон Улаанбаатар өртөөний ажил үйлчилгээг 2 жилийн хугацаанд нутагшуулан жигдрүүлснээр 1951 онд анхны монгол ажилчид бүрэн удирдаж ажлаа өөрийн болгож эхэлсэн юм. Оросын мэрэгжилтнүүд тухайн үед хөдөө орон нутгаас эсэлтээр ирсэн монгол залуусыг шавь сургалтын аргаар ажлын байранд бэлтгэж сургасан нь Монгол улсад цоошин салбарын мэрэгжилтний бүхэл бүтэн айрмыг бэлтгэсэн ачтай юм. Холбогч, найруулагч, пүүлэгч, кондуктор зэрэг ажлын байранд 120 гаруй ажилтныг бэлтгэсэн нь анхны хүний нөөцийн бүрэлдэхүүн байсан бол 1951 онд Зөвлөлт холбоот улсын төмөр замын дээд сургуульд анхны монгол мэрэгжилтнүүдээ бэлтгэж эхэлжээ. (1952 оны 9 сард Москва хотно байгуулагдсан 3 улсын засгийн газар хоорондын гэрээгээр Улаанбаатар замын үүд хүртэлх төмөр замын сүлжээний бүтээн байгуулалт хийгдэж, Аз Европын холбосон төмөр замын шууд харилцаа нэгдсэнийг дэлхийн нийтэд тунхагласан билээ. Олон улсын дамжин өнгөрөх ачаа болон зорчигч тээврийн урсгал эрс нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж өргөжснөөр Амгалан, Хонхор, Баян, Хоолт, Цагаан хяр, Хангай, Майнд зэрэг зөвлөгүүд төмөр замын тээвэрт өртөөлөн гал голомтоо асаалаа. 1957 онд замын даргын тушаалаар үйл ажиллагааны ачаал цар хүрээг харгалзан Улаанбаатар өртөөг 1-р зэрэгэлд авч үзэн албан ёсоор Улаанбаатар өртөө хэмээн нэрийгдэх болжээ. Ийхүү Улаанбаатар хотоос өмнөд хил хүртэх шинэ төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй саадгүй явуулах салбар 16 өртөө зөвлөг байгуулагдсан шинэ суурин шинэ хамт олон бүрэлдэж иргэд аж ахуйн нэгжийн ачааг буулгаж ялгах тээвэрлэх үйл ажиллагааг 70 жил тасралтгүй явуулж байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт, зам харилцаа, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, нийгмийн хөгжил, бүс нутаг олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Улаанбаатар төмөр замын суур салбаруудын нэг Улаанбаатар өртөө хөгжлийн 7 дахь 10 жилээ түүх болгон бичиж байна. Бүрэлдэхүүн 16 өртөө зөвлөгийн тасралтгүй үйл ажиллагаагаар галт тэрэг хүлээн авах, явуулах, задлан найруулах үндсэн үйл ажиллагааг эрхэлж байгууллага аж ахуйн нэгж иргэдэд үйлчилж байна. Улаанбаатар төмөр замын нийт ачилт буулгалтын ажлын 50%-ийг Улаанбаатар өртөө дангаараа гүйцэтгэдэг. Улаанбаатар өртөөний хувьд бол бас их онцлог. Одоо төмөр нийслэлийн хамгийн том өртөө. Одоо 350 гаруй ажилчинтай. За тэгээд хагас чадлын довтой. За сэлгээний 5 элч тэргээр нийт одоо 40 салбар замуудад үйлчилж одоо Монгол улсын хөгжлийн эдийн засаг за дээрээс нь одоо энэ улсын өмнө хүлээсэн үүргээ тээвэрт хүлээсэн үүргээ бол нэр төртөө биелүүлж байгаа хамт олон. Бид одоо эхний хагасчлалын байдлаар ажиллаад өгнж үзсэн. За энэ дээр ажиллахтад бол одоо үндсэндээ бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Сэлгээний элч тэргийн ашиглалт нь 98% гарч байгаа. Үүнээс илүү одоо ачаатай үүнээс илүү боловсруулах чадварыг нэмэгдүүлэх нь зайлшгүй. Улаанбаатар өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх гээд дараагийн шатараас арга хэмжээнүүдийг авах зайлшгүй шаардлагатай болж байна.
Нарийн цэргийн төмөр замтай түүх чацуу амгалан өртөө албан ёсоор байгуулагдсанаас хойш 63 жил өнгөрсөн ч 1938 оноос тооцвол 81 дэх жилдээ ажиллаж байна. Харьяалагддаг Улаанбаатар хэсэглэлээсээ Ахмад түүхтэй амгалан өртөө үйл ажиллагааны цар хүрээгээр 2 дугаар зэрэглэлд багтдаг юм. 20 гаруй салбар замаар байгууллага иргэдэд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Амгалан өртөө Улаанбаатар төмөр замын хэмжээнд ажил үйлчилгээ, соёл урлагийн ажлаараа үргэлж тэргүүлдэг юм. Одоогийн замын дарга буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга жигжид Нима энэ хамт олноос ажлын гараагаа эхэлжээ. Нийслэл Улаанбаатар хоттой хаяа нийлэн орших туул зөвлөг 1978 онд анхны галт хэргээ хүлээн авч өндөр үүдээ нээж түүхээ бичиж эхэлжээ. Төмөр замын тээвэр нэмэгдсэнтэй холбогдуулан туул зөвлөгийн замын тоог нэмэгдүүлж, замын ашигтай уртыг ихсгэснээр дамжин өнгөрөх нэвтрүүлэх чадвар нэмэгджээ. Замын даргын уламжлалт үйлчлэгээр туул зөвлөг байнга онц сайн үнэлгээ авдаг нь 40 жилийн түүхтэй хамт олонний бахархал юм. Хонгор өртөөг даган бүхлбүтэн суурин үсч олон зуун мөрхийн ажил амьдрал үргэлжилж байна. Төмөр замын ууган өртөөдийн нэг хонгор өртөө олон улсын болон орон нутгийн ачаа тээвэртэй нээлттэй өртөө. Хамгийн том онцлог давуу тал нь төмөр замын хэмжээнд аюултай ачаа буулгадаг цорын ганц өртөө. Өөрөөр хэлбэл их хот руу нэвтрүүлэх аюултай ачаатай шиг хонгор өртөөнд буулгаж аж ахуйн нэгжид нь хүлээлгэн өгдөг гэсэн үг юм. Хонгор өртөөний онцлог нь болохоор аюултай ачаа буулгадгаараа онцлогтой. За аюултай ачаа гэдэг нь уул уурхай дислэгээний бодис хэрэгсэл материалууд багтдаг. За аюултай ачааны тээвэр нь болохоор манай хамтлагоос илүү сахилга хариуцлагыг шаарддаг. За дандаа харуул хамгаалалтайгаар тээвэрлэгдэг. Аж ахуйн нэгжүүдэд харуул хүлээлгэж өгснөөр ачаагаа хүлээн авдаг байгаа. 19 оны эхний 8 сараараа хонгор өртөөнд 1814 аюултай ачаа буулгасан. За өмнөх онтой харьцуулахад 448 бугуунаар нэмэгдсэн юм үзүүлэлттэй байгаа. Төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор өртөөчлөн нэмсэн бомбот зөвлөг Улаанбаатар хэсэглийн шин зөвлөгүүдийн нэг юм. 2004 онд ашиглалтанд орж ажиллаа эхэлсэн ч ердөө 2 жилийн үйл ажиллагаагаараа хэсэглийн хэмжээнд ачаа тээвэрлэлтийн албаны тэргүүний зөвлөгөөр шалгарчээ. Зөвлөгийн дарга жижүүр бүгдээрээ бүсгүйчүүд. 4 цагийн эргэлтэнд халуун хүйтний альч цагт хариуцлагатай энэ ажлыг тасралтгүй явуулж байгаа бүсгүйчүүд төмөр замчдын салшгүй нэг хэсгээ. За урдаас нь чотогоос голдмор шууд явна. Урдаас нь чотогоос нэгөө замаар шууд явна. Зам дээр замчууд гатны өсгөөс болгоосараа. Нэр шигээн Баян хан гайгаан төссөн энэ зөвлөг 1972 оноос түүхэн хуудасаа нээжээ. Төмөр замын хөдөлгөөнийг өртөөлөн нээгдсэн Баян зөвлөг хөдөө буйтхан газар нутагсан хэдий ч орон нутаг дахь цэргийн ангуудыг шатхун түлшээр хангах нөөцлөхөд үндсэн мөргөө хүлээн ажиллаж эхэлсэн байна. Хоёр замтай гаргажилгаатай анх байгуулагдж байсан энэ өртөөтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч МАГ компани үйлдвэр хаяа нийлэн оршно. Тус үйлдвэр Баян өртөөний гол үйлчлүүлэгчдийн нэг нь юм. Шинэ зууны эхэнд төмөр замын ачаа тээврийн хүчин чадлыг нэмж нээгдсэн зөвлөгүүдийн нэг бол хайрхан зөвлөг. Төмөр замын хариуцлагатай ажлын зэрэгцээ үргэлж шин зүйлийг сэдэж, төмөр замын хэмжээнд сайнны жишээнд дурддагдж байдаг хайрхан зөвлөг үүднээсээ л сайхан өгтдөг. Ажлын байрны өрөө тасалгаа, зөвлөгийн гаднах тогтчлт гээд хамт олноороо зорьсноо нэг сэтгэлээр биелүүлдэг юм. Зөвлөг маань 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тасралтгүй. Гэхдээ манай зөвлөгийн жижүүрүүд бол ээлжээр ажилладаг учраас 12 цаг ажиллаад 24 цаг 48 цаг амардаг. Энэ хугацаанд бол малын ардаа хайгдлыг ашиглаж шагнал түлш хийж одоо зансан жил болгон хийдэг байгаа. Зөвлөг галгаагаар галдаг, нүүрсээр галдаг багт бол үеийн цагт нь зөвлөгөө байрыг дулаац болоод ашигладаг байсан. Одоо бол зөвлөг маань цахилгаан халаалтанд орсон учраас хувь хүмүүс ажилчид өөрсдөө үүлийнхээ галгаанд шагнал түлшээ хэрэгжилж байгаа.
1971 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн хоол төзөрлөг 1980-ад оны дунд үеэс төмөр замын шинжил бүтээн байгууллагууд байнга хэрэгдэж ирсэн зөвлөг юм. Анх нэгдсэн замуудын хүчин чадлыг нэмж урт тусгах ажил эндээс эхэлсэн бол 2006 онд TD4F загварын модуль удирдлагын пультийг хамгийн анх хоол төзөрлөгт нэвтрүүлжээ. Хэсэглийн хэмжээний хөрөнгө оруулалт шинжилт хамгийн эхэлж хийгддэгт хоол төзөрлөгийн хамт олон өндөр үүрэг хариуцлага итгэл найдвар хэмээн ухамсарладаг юм. 1956 онд 7 дугаар зөвлөг нэртэйгээр хөдөө талыг галт тэрэгний дохиогоор сэрээж байсан цагаан хяр өртөө Улаанбаатар төмөр замын ууган өртөөдийн нэг юм. 2005 онд өртөөний бүхий л замыг уртсгаж, орон нутгийн олон улсын галт тэрэгний хүлээн авах нэвтрүүлэх чадварыг дээшлүүлснээр өртөөний үйл ажиллагааны бүтээмж нэмэгджээ. Замын хэмжээнд ажлын бүтээмж үйл ажиллагаагаараа завсрын өртөө зөвлөгүүдээсээ тэргүүлж, хөдөлгөөнчдийн ажлын арга барил, тэргуун туршлагын үзүүлэх сургалтыг цагаан хяр өртөө бие даан хідэнтэй зохион байгуулжээ. Төмөр замын хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт шинжилтийн ажлын эхлэл цагаан хяр өртөөнд хийгдэж байгаатай таарлаа. Бид одоо хагаснаа төргөл гэдэг системээр галт тэрэгнийхээ хөдөлгөөнд өөрөө удирдахжсэн. Одоо энэ маань халаага өгөх тун ойртчихсан байна. Одоо бид өртөө хоорондын ориглыг сэрдипэ гэдэг системээр галт тэрэгний хөдөлгөөнд удирдана. За энд одоо шилжих бэлтгэл ажлууд нь барилга байгууламжийн ажил, тоног төхөөрөмж, за тэгээд бэлтгэгдсэн болсон өвчин сургалт. За үүнийг дагаад орж ирж байгаа шинэ станц одоо бидний холбооны хэрэгслүүд энэ маань бүгдээрээ туршигтаад ингээд явж байна. Авахгүй тэгээд энэ систем руугаа шилжихэд бол бас хүчин чадлын хувьд бол тодорхой хэмжээгээр ерөнхийдөө 30 орчим хувиар бол нэмэгдэх ийм л боломж болцоо бол гарч ирэх юм байна. Энэ шинэ технологиг нэвтрүүлснээр төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал 30% нэмэгдэх ёстой. Өнөөдөр бид нэг 27 орчим сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна. Тэгэхдээ бидний хүчин чадал бол 25 сая тонн ачаа тээвэрлэх чадaltaй. 2 сая тонн ачааг бол бид өшөө одоо дотоод нөөц бололцоо бүх одоо арга ухаанаа уралдуулж жинхэнэ хөдөлгөөнчин хүний тархитлагаар энийг зохион байгуулж энэ амжилтанд хүрч байгаа. Одоо цаашаа техникийн шинжилгээ хийх шаардлага Улаанбаатар төмөр замын өмнө өнөөдөр тавигдж байгаа. Энэний эхний одоо ажил бол энэ хөдөлгөөнийг тохиолдлын хөдөлгөөний удирдлагын системийг өөрчлөн шинээр тавьж байгаа асуудал. Энийг хүлээж авснаар бидний ачаа тээвэрлэлт бол 30 орчим хувиар нэмэгдэнэ. Бид нар нэг 28-аас 29 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай болно. Энэ хүчин чадалтай болно гэдэг чинь улс их орны эдийн засагт төдий хэмжээгээр одоо нэмэр тус болно гэсэн. За бид өөрсдөө санаачлал хийчих юм дээр бол ялангуяа энэ одоо манай өөрийн энэ өртөөтэй голжлон харьцаж ажилдаг байгууллагуудаа ерөнхийд нь автоматжуулах, одоо энэ ач туулгалтын ажилд найрлахлаар хүний нөөц, хүн оролцох, хүний оролцоог багасгах, механикжуулах энэ талын ажлуудыг бол ус урьдчилаа төлөвлөөд хамтрагч байгууллагуудын төлөөлөгч нартай удирдлагуудтай нь уулз санал солилцсон. Ерөнхийдөө бол бүгд дэмжиж байгаа. За тэгээд дээр нь бас одоо хэд хэдэн олон салбар замуудыг бол нийлээд хамтарсан таамаг консорциум байгуулад хүчээ нэгтгэж маш олон газар руу явахд бас бидэнд хүндрэлтэй байна. Ингээд цаашдаа ингээд хамтарч хөгжиж гэсэн ийм л байр суурь юмнуудыг ярьж байгаа. Тэгээд дээр нь одоо бас нийслэлийн гарын бохирдолч гэдэг юм уу, нөхөр сусны бохирдол гэдгээс шалтгаалаад бас зарим терминалуудыг ялангуяа энэ аюултай ачаануудыг бол Улаанбаатар хотоос гаргах ийм бодлого баримталж байгаа. Тэгээд энийг бас энэ бодлоготой бас уялдуулж ажиллагаа зохицуулахаар л яриа яваад байгаа. Улаанбаатар өртөөний түүхийн 6 дахь Хараванд багтах 2004 онд галт тэрэг хүлээн авч явуулах үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн отхон зөвлөг болоо чулуут зөвлөг юм. Өртөөнийхээ 70 жилийн ойн урдхан 15 жилийн ойгоо тэмдэглэж ажил үйлсийн дүгнсэн тус зөвлөгийн онцлог бол газар нутгийн байрлалаас шалтгаална. Тагэр тойроо өксөр газар байрлах тус зөвлөг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан мухар замтай галт тэрэг хүлээн авч явуулах 2 замтай байгуулагдажээ. Байгуулагдсанаас хойш ердөө 3 жилийн дараа Улаанбаатар хэсэглийн хөдөлмөрийн аваргаар шалгарч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж гол хөдөл зөрчилгүй ажиллаж байгаа залуу хамт олон юм аа.
Улаанбаатар өртөөний хөгжлийн түүхийн 3 дахь харванд буюу 1979 онд анхны дохиогоо өгч галт тэрэг хүлээн авсан хангай зөвлөг харьцангуй залуу боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлжээ. Сургалтын иж бүрэн төвийг өөрсдийн дотоод нөхцөл боломжоор байгуулсан нь залуу хамт олонны бүтээлч сэтгэлгээг харуулж байна. Зөвлөгөөр орон нутгийн болон олон улсын галт тэрэг ачаа тээврийг нэвтрүүлэх ажилдаа өндөр хариуцлагатай хандах өртөө зөвлөгүүдэд ажиллаж байгаа залуусыг тогтвор сууршилтай ажилуулахад Улаанбаатар төмөр замын удирдлагын хэрэгжүүлсэн ажлын нэг бол энэ юм. Залуус хаан байна. Тэнд дуу хуур, инээд хөөрбий. 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай өртөө зөвлөгүүд дэрэгдээ иж бүрэн спортын цогцлбортой болжээ. Улаанбаатар төмөр зам бүхэлдээ хөдөлмөрийн үн цэнийг хүнээрээ дүгнэж, ажиллагчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, үе уламжилсан төмөр замчдыг бэлтгэх, тэднийг төмөр замд жинхэнэ сэтгэл зүрхээ өгсөн залуу халаа бэлтгэхийг хүний нөөцийн бодлогынхоо суурь болгодог юм а. Бидний үед нэг залуу хэсэг төрж орж ирж байна. Одоо Улаанбаатар төмөр замын нийт албан агч дотроос 60% нь 30 хүртэлх насны ажилчид ингэ ажиллаж байна. Тэгэхээр одоо зөвхөн Улаанбаатар өртөө гэлтгүү замын хэмжээнд бол маш их юм залуужж байгаа. Улаанбаатар төмөр замын хэмжээнд энэ 2019 онд хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг баталж гарсан. За энэ дээр бол залуучуудыг дэмжих, ахмадуудаа халамжлах ийм бодлогод бол тодорхой чиглэлээр боссон байгаа. Сүүлийн 10 жил Улаанбаатар өртөөнөөс санаачлан хэрэгжүүлж төмөр замын хэмжээнд зохион байгуулагдсан ч бас ажлууд олон байдаг. Тухайлбал одоо шинэ ажилтны дасан зохицох жилийн хугацаатай хөтөлбөрийг Улаанбаатар өртөөнд боловсруулж төмөр замын хэмжээнд шинэ ажилтнуудыг хэрхэн сургаж бэхжүүлэхийн ажлын олд амжилтыг бас хэрхэн гаргах ёстой гэдгийг гаргаж байлаа. Карьер төлөвлөлт гэж ярьдаг. Ажлыг анхан шатнаас нь хийж дээд шатанд нь хүрдэг. Энэ карьер төлөвлөлтийг бол энэ хүний нөөцийн бодлогын бичиг баримтаараа тодорхойлж өгснөөр нэлээд чухал шалтгаалтай болсон гэж үзэж байна. Хөдөлмөрийн 40 жилийн түүхтэй баг хангай өртөө галт тэрэг хүлээн авч нэвтрүүлэн явуул 2 замтай 1977 онд анхны галт тэрэг хүлээн авч байжээ. 2005 онд өртөөний бүх замыг уртасгаж 90 гаруй вагоны цуваг багтаах бүтээн байгуулалт хийгдснээр галт тэрэгний цуваа зөрүүлэн өнгөрүүлэх боловсруулах хүчин чадлаа 150%-аар өсгсөн байна. Баг хангай өртөөний хамт олон ажил үйлсэрэн хэсгэлдэн төдийгүй дүүрэг замын хэмжээнд тэргүүлж байна. Улаанбаатар хэсэглийн ууган өртөөдийн нэг Манж 1955 онд анхны галт тэргээ дууд дохиогоор хүлээн авч байснаас хойш 64 дахь жилийнхээ түүхийг бичиж байна. Төмөр замынхны мэрэгжлийн хэллэгээр 3 дугаар зэрэглэлийн өртөө бөгөөд олон улсын болон ачаа тээврийн галт тэрэгний нээлттэй өртөө юм. Улсын болон орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдэд үйлчилж, жонш, төмөрийн хүдэр, нүүрс, барилгын материал ачиж тээвэрлэж байна. Мант өртөө 1999 онд хэсэглийн хөдөлмөрийн авраг, 2007 онд замын хэмжээний хөдөлмөрийн уралдаанд шагналт байр эзэлжээ. Улаанбаатар замын үдийн чиглэлийн анхны галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс хөдлөөд 12 дугаар зүрэл үеийн одоогийн агуйт зүрэлийн босгоор давжээ. Тиймээс төв өртөөтэйгээ нас чицүү түүх ижил зүрлэг юм. Тус зүрлэг нь улс орны цаг үеийн байдал ачаа тээврийн хэмжээс шалтгаалan 2 удаа хаагдж иргэн нэгдэж байсан. Нэн шин түүх нь 2002 оноос бичигдэж Улаанбаатар өртөөнөөс 554 дахь километрт орших агуйт хайрханараа нэрлэгдэжээ. Иймхүү Монгол орны нутгийг дэвсгэрээр хөндлөн орших нийт төмөр замын Улаанбаатар хэсэглийн хэлхиц гар нь агуйт өртөө бөгөөд чойр хэсэглийн наран элгэн өртөөтэй хил залгадаг. Хөдөлмөрийн түүх 16 дахь жилдээ бичигдэж байгаач Улаанбаатар хэсэглийн гол ачааллыг үрдэг Улаанбаатар 2 өртөө нийслэлчүүдийг гал хөстэй, дулаан тайван ажиллаж амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дулааны цахилгаан станцуудад нүүрстэй галт тэрэг хүргэх, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг бэлтгэж, тулгуур өртөөний ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор 2003 онд салбар 4 замтайгаар байгуулагджээ.
Улаанбаатар өртөөний ажлын 30 гаруй хувийг гүйцэтгэж байгаа энэ хамт олон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын бүтээмжээрээ Улаанбаатар хэсэглэлдээ тэргүүлж, тэргүүний хамт олноор хэдэнтэй өргөмжлөгдөжээ. Их орныхон урд хилээс хойд хил хүртэл төмөр зам дагуу өртөөсөн энэ бүхэн төмөр замчдын тулсан зам бүтээсэн амжилтууд Улаанбаатар өртөө түүний хэсэглийн аривын түүхийг бүрдүүлэхэд зохих хувь нэмрэн оруулсан юм. Улаанбаатар өртөөний төмөр замын салбар түлээсэн үүрэг улс нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг тус өртөөний нэрний өмнө ялзаж байдаг Монголын хувьсгалтай залуучуудын эвэлдийн нэрмжит байгуулах хэмээх нэр тодорхойлдог юм. Хэдийгээр нийгэм солигдсон ч энэ нэрний үнц нь алдагдаагүй. Учир нь өдгөө нийслэлчүүд гэрэл цахилгаантай, тав тухтай дулаан суусанд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах, дулааны болон цахилгаан станцуудыг нүрсээр хангах тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөр бүр сүндэрлэн босч байгаа барилга байшин томоохон үйлдвэр, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний цогцлборыг бүтээн босгох, барилгын материал, техник, тоног төхөөрөмж Улаанбаатар өртөө өөр л дамжин хэрэглэгчдэд хүрч байна. Өглөө 7 цаг 30 минутанд хөдөлгөөнчдийн шуурхай зөвлөгөөнөөр шинэ өдрийн ажил эхэлнэ. Алдах эрхгүй хариуцлагатай салбарын ажлыг гүнзгий ухамсарласан хөдөлгөөнчд харилцан уялдаантай ажлын арга барил зохион байгуулалтаараа түүхээ алдалгүй бичиж өнөөгийн амжилтанд хүрсэн. Өглөө 6 цаг 30 минут гэтэл ер нь утсан дээр мессеж ирдэг. Тухайн өдрийн ажлын объем хэмжээ, буух вагон, ачих вагоны тоо, өнгөрсөн оногт одоо 50 амгалан авсан талаар свичрээс мэдээлэл ирдэг. Яаж одоо буулгалтаа нэмэгдүүлэх вэ? Яаж ажиллаа өнөөдрийнхөө төлөвснөөс нэмэгдүүлээд ажиллах вэ гэдэг тал дээр л ажилдаа орж эхэлдэг те. Галт тэрэгний найруулагч, холбогч, эвүүрчин гэд төмөр замчин хүний ухааны цар, ажлын дүр, эвдүүг шалгасан хүнд хөдөлмөр, амаргүй ажлын талбараас төрсөн төмөр замчид. Улаанбаатар өртөө хүнийг ажилд сургадаг газар. Тэр хэрээрээ төмөр замын том сургуульч гэж ярилцдаг. Тус өртөөнөөс ажил амьдралын гараагаа эхэлсэн олон арван төмөр замчид үеийн үед төмөр замын салбарын бодлогыг тодорхойлолцож удирдах байна. Миний хувьд бол Улаанбаатар төмөр замд орсон анхны байгууллага бол Улаанбаатар өртөө. Би ажлынхаа гарааг бол Улаанбаатар өртөөний амгалан өртөөнд таварын конторд эхэлж байсан. Тийм учраас энэ хамт олон бол миний төрөлх хамт олон гэж хэлж болно. Улаанбаатар өртөөгөөр дамжиж ийж одоо Улаанбаатар өртөөний технологи дээр ажиллаж туршлагаж сурч ийж хөдөлгөөнчин болно гэж үздэг байсан л та. Одоо бол одоогийн залуучууд одоогийн хүмүүс бас энэд сонир байдаг ба. Тэр үед тавьж исэн хатуу шаардлага, тэр үеийн хүний нөөц боловсон хүчин тавьж исэн шалгуур үзүүлэлтүүд бол ерөөсөө л тийм хөлийн өртөө тэгэл Улаанбаатар өртөөнд ажилласан байх хэвээр. Улаанбаатар өртөөнд бүр одоо баг сумчингаас нь холбогч найруулагчаас нь дээш нь шат шатанда ингээд ажилласан энэ инженер техникийн ажилтан бол тодорхой одоо шаардлагыг хангасан байна л гэж үздэг ийм шалгуур. Хамтуудынхаа одоо бүтээсэн энэ сайхан баялаг түүх Улаанбаатар өртөө хөгжил сэтгэлд энийг одоо өнөөдрийн ажиллаж байгаа энэ сайхан залуучууд бол үргэлжлүүлэн нэр төртөө авч явж байгаад бол тээвэр зохион байгуулалтын албаны удирдлага хамт олонны хувьд бол баяртай байдаг. Би ч гэсэн өөрөө мөн энэ өртөөнд ажилд анх орж, ажлын гараагаа эхэлж, тэндээс одоо ахмадуудаасаа сурч одоо өнөөдөр энэ тээвэр зохион байгуулалтын албаны дарга гэдэг ажлыг хийж яваагаараа бахархаж явдаг. Өнөөдөр төрийн байгууллагуудад, засгийн байгууллагуудад ажиллаж байгаа ийм ажилчдад зөндөө байна. Тэр ажилчдыг ерөнхийд нь ингээ харахад хаанч ятсан үнэхээр гологддоггүй. За миний би Улаанбаатар өртөөний шуурхай ажлын үзэн орлогч дараагаар 10 жил ажиллаад одоо энэ хүний нөөц албаны дарга энэ албан тушаалыг хасж байна. За энэ албан тушаал дээр ихэд Улаанбаатар өртөөний маань хамт олон намайг төлөвшөх, за энэ ажлыг сурах, ажлын хат суух эдгээрт бол маш их том тус болсон гэж ойлгодог. Мундаг ажиллаж байгаагүй хамт олон байгаа. Өнөөдөр Улаанбаатар өртөөг байна гэдэг бол тест дөрөв байна. Тест дөрөв байна гэдэг бол улс их оронд эрчим хүч байна л гэсэн. Энэ хамт олонны дунд тодорхой хугацаанд ажиллаж
тодорхой хугацаанд мэдлэг туршлага сууж ажил амьдралын зохих хугацааг өнгөрүүлсэндээ миний хувьд туйлын баяртай байдаг үлээ. Өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж үгүй тийм ээ. 70 жилийн түүхэн бичиж байгаа Улаанбаатар урт төөний хөгжлийн 10 бүрт насны мөчлөг бүрт эдгэр залуугаараа жилийн гараагаан эхэлж суралцаж бүтээж өвлөвжүүлдээсэн олон сайхан хамтууд энэ хамт олонны чухал нэгэн үн цэн юм а. Улаанбаатар урт төөл хизээнээсийн хөдөлмөрч бүтээлч уламжлалтай хамт олон ажилтан албан хаагчид нэг зорилготой санаа бодол нийлсэн байхаараа ажиллаараа хамт олноороо бахархах үзэл хамгийн чухал. Бахархал үнэт зүйлийг хамт олон дунд байгаа мэдлэг боловсралтай манлайлагч ажилтнууд, урлаг спортын идэвхтнүүд хүнлэг сайхан сэтгэлтэй хүмүүс бий болгодгоо. Улаанбаатар урт төөнийхэн ийм манлайлагчдаараа үргэлж бахархаж түүчээ болгон урамшуулдаг юм. Төмөр зам бол өөрөө нийгмийн чиглэлийнхаа бүх салбаруудыг бол одоо нуруундаа өөрөө тэр зардлаа өөрөө аваад явдаг. Эмнэлэг, сонгуул, цэцэрлэг зэд. За үүнд одоо нэмэрлээд бас манай өртөөний хамт олон бол бас жилдээ нэг ажилтныхаа одоо амьдрал ахуйг дээшлүүлэх. Сайхан андуй аяа өрнөс энэ жил улаан бом гээд замын авраг, мэргэжлийн аврагын залууд бас өргөдлгөөс аваад энд бас бид бас тусдсан болгоод хамт олонныхоо хувь нэмрийг өгсөн. Улаанбаатар өртөө бол Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны тэргүүлэх өртөө. Улаанбаатар хотод шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа түргэн шуурхай явуулгууднээс шин салаа зам тавих хүсэлт гарган хэрэгжүүлж байгаа нь Улаанбаатар өртөөний ажил үйлс улам өргөжөж нэмэгдэж байгаагийн жишээ юм. Импортоор орж ирж байгаа олон орон нутгийн ачааны урсгал бүгд энэ өртөөг чиглэдэг. Сүүлийн жилүүдэд тус өртөөний ажлын хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь тус хамт олонны ажлын сайн үр дүн хийгээд том хүрээгээрээ салбарын болон улс орны нийслэл хотын хөгжлийн илэрхийлэл юм. Учир нь төмөр замын салбарын нийт ажлын 50 гаруй хувьд Улаанбаатар өртөө хүчин зүтгэж байна. Зам засварын ажлаас эхлээд нийслэлд өрнөж байгаа бүхий л бүтээн байгуулалтын ажлын бүх ачаа энэ өртөөгөөр дамждаг. Үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох хүнсний хэрэглээний бүтээгдэхүүн, худалдаа үйлдвэрлэл, эмнэлгийн техник тоног төхөөрөмж зэргийг хамгийн найдвартай түргэн шуурхай тээвэрлэгч төмөр замын салбарын тулах багны нэг бол өртөө зөрлөгүүд түүнийг хөдөлгөх хүч болсон төмөр замчт юм а. Энэ сайхан түүхт ойг тохиолдуулаад нийт өртөөнийхөө хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, ад жаргал, гэр бүлтэн инх тувхайхыг хүсэн өрөөж байна. Монгол улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн байр сууриаар зохих хувь нэмрээ оруулсан Улаанбаатар өртөө эсгэлтийн хамт олонны олондоо 70 жилийн ойн баярын мэнд хүргэж хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн өрөөё. Улсын нийслэл унган байгууллагынхаа нараар нэлэгдсэн ийм өртөөд дэлхийд дахин тавар байдаг. Энэ том аялын үүдийг татаж түүхийг хүчилсэн ахмадууд өнөөдөр ажиллаж байгаа хамт ажиллаж байсан төмөр замчтай өртөөнийхөө хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Та бүхэн цаашид улам ихийг хийж бүтээж төмөр замынхаа хөгжил цэцгэлтэнд үнэтэй хөв нэмрийг оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Хамт олон маань одоо бас Алтерны хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ өмнөө тавьсан төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн биелэлтүүдийг бол 99-аас 114% биелэлтэй биелүүлж явж байна. За онд дуусгаад бол биднээс ойн хувиар бол бүх төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлсэн байхаар төлөвлөж ажиллаж байна. Эхлэл цэгээс өртөөлөн хүргэх их хөдөлмөрийн эзэд ийхүү 70 жилийн түүхээ бичлээ. Хөгжилд түүчэл хөртөөч дин зүтгэл өөдрөг байх болдог. Төмөр замчдын яруу алдар бадалдаг. Улаанбаатар өртөөний 70 жилийн түүхэн ожруулсан хөгжилд түүчээсэн өртөө